одоо зөв шударга байх асуудал нь үнэхээр чухал байгаа. Тэгэхээр боловсролд яаж өөрчлөх вэ гэвэл энийг хөтөлбөрт нь оруулах хэрэгтэй. Тэгээ манайх иргэний боловсрол гэдэг нэг хичээлээ Монгол ёс заншил, ёс суртахуун. За энэ мэтчлээ ингээ хөтөлбөрт оруулж иржээж сургаж байж энэ зөв сайн иргэн болох хэвээр оруулах хэвээр. Өнөөдөр Монгол улсад энэ ёс суртахууны дөрөлтөд орцсон энэ одоо ёс зүгүү үйлдэл хийдэг те ямар төлөвшил хандлага байх зөмөрөө сөрөг болцсон. Энэ бүгд ч ерөөсөл боловсрлоор дамжиж тэр дотроо ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролд маш сайн хийгдчихэж л ирээдүйн маань гарч ирнэ. Тэгэхээр энийг айгүй урт хугацаанд бодох хэрэгтэй. Олон жилийн дараа гарах үр дүн гэдэг утгаар нь бодож хийх нь чухал байгаа. Тийм учраас зүрх сэтгэлийн боловсрол гэдгийг энэ сургуулиуд бүр оруулж өгөх хэрэгтэй. Зөвхөн хичээлээр номоор заахгүй. Энийг хичээлээс гадуурх хөтөлбөрүүд гээд амьдрах ухаан, одоо энэ төлөвшил хандлага олгох ийм хөтөлбөрүүд гэж гарч ирэх хэрэгтэй. Зөв сайн иргэн хүн. Тэгээ хүн болгон бүгдээрээ математикч болохгүйгээл үг байдаг шүү дээ. Хүн болгон эцэг их болно л гэж ярьдаг. Тэгвэл тэр эцэг их болохоос эхлээд зөв сайн иргэн хүн болох талаас нь маш сайн хэлэхгүй бол одоо өнөөдрийн Монголын нийгмийн дөрөлтөл гэдэг юм уу энэ арчаагүй байдлууд энэ чи яг энэ ухамсартай энэ төлөвшил хандлагатай холбоотой гараад байгаа. Боловсрол гэдэг чинь зөвхөн дүнгээр хэмжигдэх зүйл биш учраас одоо ийм зүйлээс эхлээд ингээд худлаа дүн аваа явцдаг, төгсөөгүй сургуулаа төгссөн болгоо явцдаг гэдэг бол их ноцтой асуудал. Энэ дээр бол одоо энэ шалгалт юмнууд бол бас их өвчтэй байх хэрэгтэй гэж бодож байна л да. Ер нь зүгээр иймтэй багш нар өөрсдөө их сайн тэмцэж эхлэх хэрэгтэй. Багш хүн гэдэг чинь өөрөө хамгийн үлгэрлэгч байдаг. Би бол одоо сургуулийн багш нарыг тэгдэв. Та нар бол зөвхөн нэг судлагтхууны багш биш шүү. Та бол хүний багш шүү. Хүний багш байж ээж одоо таныг харж ээж хүнээр хүн хийдэг нь та. Нөө сургууль бол одоо таны зүгээр нэг судлал физикийн багштай. Физикээ заагаал өнгөрнөгөл та зүгээр физикийн мэдлэг болгоод дуусна. Гэтэл цаана хүнээр хүн хийх гэж байгаа. Энийг багш нар та нар хийн шүү. За энэ дотор хамгийн гол нь үлгэрлэн. За тэгээ үлгэрлэх дотроо чигт шударга байжгаад тэгээ одоо юмд одоо юмд чигт шударга тэгээ төв үжилтэй гэж байх. Багш өөрөө энэ зарчмыг хүүхдүүдэд сайн үзэл харуулах хэрэгтэй.